Hugo Boss гэсэн нэрийг сонсоход та бидэнд юу төсөөлөгддөг вүлээ? Үнэтэй костюм, тансаг үнэртэй ус, амжилттай яваа бизнесмэнүүдийн стил luxury брэнд. Тэгвэл энэ luxury брэндийн түүхэнд төдийлөн хүн болгон мэддэггүй нэгэн харанхуй үе байсан. Нэгэн цагт Hugo Boss-ын үйлдвэрүүдээс гарсан хувцснуудыг дэлхийн хамгийн аимшигтай харгас дэглэмийн офицерууд цэргүүд өмсч байсан гэдгийг та мэдэх үү? Үнэхээр нацист Германы цэргийн үйлдвэрлэлд Hugo Boss оролцсон нь үнэн үү? Ингээд өнөөдөр Hugo Boss-ийн түүхийн талаар ярилцъя. Би өөрөө түүхч хүн биш, гэхдээ өөрийнхөө уншиж, мэдж, судалсны үндсэн дээр та бүхэнд аль болохоор богинохон хугацаанд товч бөгөөд тодорхой ойлголтыг тайлбарлан хүргэхээр хичээж байгаа юм аа. Ингээд Hugo Boss. Hugo Boss компани хэрхэн эхэлсэн бэ гэдгийг товч ярив. Hugo Ferdinand Boss гэдэг хүн 1885 онд Герман улсад төрсөн энгийн нэгэн бизнес эрхлэгч байсан байна. 1924 онд тэрээр Германы Митценген хотод Hugo Boss нэртэй хувцсны үйлдвэр байгуулсан байна. Эхэндээ эдний компани ажилчны хувцас, борооны цов, аж үйлдвэрийн хамгаалтын хувцас зэрэг энгийн бүтээгдэхүүнүүдийг ойдог байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Hugo Boss бол өнөөдрийн шиг luxury fashion брэнд ерөөсөө биш, жижигхэн хотын энгийн ажилчдын хувцас үйлдвэрлэдэг үйлдвэр байжээ. Энэ дашрамд Германы Митценген хотын талаар товчхон мэдээллийг хүргэе. Митценген хотод өнөөдрийн байдлаар Hugo Boss-ийн төв байр байрладаг. За Митценген хотод Европын хамгийн алдартай fashion outlet центр байрладаг. Жилдээ дунджаар 3-аас 4 сая жуулчин очдог ийм хот юм байна. Ингээд 1930-ад оны ихээр Германд улс төрийн том өөрчлөлт гарсныг үзэж та бүхэн сайн мэдж байгаа. Энэ үед Adolf Hitler-ээр өдөрдүүлсэн нацист нам засгийн эрхийг авсан. Ингээд нацистууд засгийн эрх нь гарсныхаа дараа цэргийн байгууллагууд өргөжсөн, намын байгууллагууд олширсан, олон байгууллагуудад дүрмт хувцас хэрэгтэй болсон. Ингэснээр Германд олон үйлдвэрүүд улс төрийн болон цэргийн дүрмт хувцас үйлдвэрлэж эхэлсэн юм байна. Бусдын нэгэн адилаар Hugo Boss ч гэсэн энэ зах зээлд орж эхэлжээ. Үүний дараагаар Hugo Boss 1931 онд өөрөө албан ёсоор Германы нацист нам хэлсэн юм байна. Яагаад тэгэхээр Hugo Boss бол бизнес эрхлэгч хүн. Тэгэхээр энэ үед олон бизнес эрхлэгчид засгийн газартаа хамтран ажиллах хүсэлтэй сонирхолтой байсан. Яагаад гэхээр засгийн газартаа хамтарсан байгууллага үйлдвэрүүд засгийн газрын хэмжээний захиалга авна, эдийн засаг нь найдвартай тогтвортой болно, ашиг орлого нь ихсэх нь тодорхой. Ингээд бусад үйлдвэрүүдийн адилаар Hugo Boss нацист Германы том байгууллагуудын хувцсыг үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэгэхээр хамгийн ихээр униформ буюу дүрмт хувцснууд хэрэг болж захиалга ихээр өгж байсан Гитлерийн Германы 3 том гол байгууллага байдаг. Энэ 3 нь SS, SA, Hitler Jugend буюу Гитлерийн залуучуудын байгууллага юм байна. SS гэдэг нь нацист Германы хамгийн хүчтэй байгууллагуудын нэг байсан. SS гэдэг нь герман хэлний Schutzstaffel гэсэн үгнээс гаралтай. Энэ нь хамгаалтын нэг гэсэн утгатай юм байна. Анх SS нь Гитлерийн хувийн хамгаалтын баг байсан байна. Гэхдээ дараа нь маш хүчтэй байгууллага болж өргөжсөн юм байна. SS-ийн үндсэн үүрэг нь нацист намын удирдагчдыг хамгаалах, улс төрийн эсэргүүцлийг дарах, концентрац лагеруудыг удирдах, зарим цэргийн нэгжүүдийг удирдах байсан байна. SS-ийн хар өнгийн дүрмт хувцас дэлхийн түүхэнд хамгийн танигдсан цэргийн дүрмт хувцасны нэгд зүй ёсоор ордог юм байна. Дараагийн байгууллага бол SA. SA гэдэг нь герман хэлний Sturmabteilung гэсэн үг. Энэ нь довтлогооны нэгж гэсэн утгатай. SA-г ихэвчлэн хүмүүс Brown Shirts буюу борд цамцтангууд гэдгээр нь мэддэг. Нацист намын анхны хүчирхийллийн бүлэг, улс төрийн өрсөлдөгчдтэй зодтолддог, гудамжны мөргөлдөөнд оролцдог, парамилитар буюу хагас цэрэгдсэн байгууллага юм байна. Өөрөөр хэлэх юм бол нацист намын үзэл сурталыг гадаад талбайд гудамжинд хүмүүст түгээдэг. За эсрэг намын хүмүүсийг зодож хөөдөг ийм гудамжны бүлэг байдлаар анх үүссэн. 1930-ад онд SA маш хүчтэй оргил үеийн байсан гэж хэлж болно. Гэхдээ 1934 онд болсон Night of the Long Knives гэж нэрлэгддэг үйл явдлын дараа SA-ийн нөлөө илэрхий багассан гэж түүхэнд тэмдэглэсэн байт юм байна. Харин одоо Гитлерийн 3 дахь том байгууллага болох Hitler Jugend буюу Гитлерийн залуучуудын холбоо
Энэ нь нацист Германы залуучуудын байгууллага байсан. Энд ихэвчлэн 10-аас 18 насны хүүхэд өсвөр насны залуучууд оролцдог байсан байна. Гитлерийн залуучуудын холбооны зорилго нь хүүхдүүдийг бага балчраас нь нацист үзэл сурталаар сургах, цэргийн сахилга бат сургах, ирээдүйн цэргүүдийг бэлтгэх гол зорилготой байсан байна. 1930-ад оны сүүлээр Германы ихэнх хүүхэд энэ байгууллагад элссэн байдаг. Харамсалтай нь дайны сүүл үеийн он жилүүдэд насан туршаагүй олон тооны хүүхдүүд цэрэг дайны ажиллагаанд хамрагдан оролцсон өнегтэй түүх байдгийн байна. Тэгэхээр олон хүн жишээ нь бийж гисэн Hugo Boss Гитлерийн энэ 3 том байгууллагуудын тэр дундаа SS-ийн армийн бидний дунд сайн мэддэг хар өнгийн хувцсны загвар дизайныг гаргасан ингээд өөрөө үйлдвэрлэдэг хүн байжээ гэж ойлгодог байсан. Тэгвэл Hugo Boss өөрөө дизайнер нь биш байсан байна. SS-ийн алдартай хар дөрөв хувцсыг зохиоход Карл Дибич болон Волтер Хек гэсэн дизайнерууд оролцсон байна. Жишээ нь Волтер Хек нь SS-ийн алдартай давхар S тэмдгийг зохиосон хүн юм байна. Hugo Boss үйлдвэр харин эдгээр дөрөв хувцсыг их хэмжээгээр үйлдвэрлэж байсан үйлдвэр юм байна. Ингээд 1939 онд дэлхийн 2 дугаар дан эхэлсэн. Мэдээж дайны үе учраас Герман улсад олон үйлдвэрүүд ажиллах хүчний хомсдолд орсон. Ийм учраас олон тооны үйлдвэрүүд албадан хөдөлмөрлөлтийг ашиглаж эхэлсэн. Түүхийн баримтан дээр байгаагаар Hugo Boss үйлдвэр ойролцоогоор 140 орчим албадан хөдөлмөр эрхлэгчдийг ажилуулж байсан гэсэн тоо байдгийн байна. Тэдний ихэнх нь эзлэгдсэн орнуудын иргэд болон дайны хоригдлууд байсан байна. За тэгэхээр энэ хүмүүс мэдээж цалин хангамжгүй, за хоол хүнс, амьдрах орчны хувьд бол маш хүнд байдалд хөдөлмөрийн мужиглагт байсан хүмүүс гэдэг нь тодорхой. Тэгэхээр Hugo Boss-ийн түүхэндх хамгийн харанхуй үе нь энэ үе буюу 140 орчим хүмүүсийг хөдөлмөрийн мужиглагт байлгасан энэ үе гэж үздэг юм байна. Тэгээд үүний дараа юу болсон бэ? 1945 онд дэлхийн 2 дугаар дайн дууссан. Германд нацист дэглэмтэй холбоотой хүмүүсийг шалгаж эхэлсэн байна. Hugo Boss-ыг нацист намын гишүүн байсан, дээрээс нь нацист дэглэмтэй хамтран ажилласан гэсэн хоёр зүйл ангаар буруутгасан. Мөн дээр нь олон хүнийг хөдөлмөрийн мүлжлөгөөр ажилуулсан гэж буруутгасан юм байна. Түүнийг торгож байсан, зарим иргэний эрхийг нь хүртэл хасч байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Ингээд удалгүй Hugo Boss нас барсан байна. Тэгвэл өнөөдөр Hugo Boss дэлхийн хамгийн алдартай luxury fashion брэндүүдийн нэг болсон. Үнэтэй костюм, тансаг үнэртэй ус, загварын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. 1999 онд Hugo Boss дайны үед олон тооны иргэдийг хөдөлмөрийн мужиглагт хамруулж, албадан хөдөлмөр эрхлүүлж байсныхаа төлөө албан ёсоор уучлал хүссэн байдаг юм байна. Тэгэхээр эцэст нь дүгнэж хэлэхэд Hugo Boss дэлхийн хамгийн харгас дэглэмийн нэг нацист Германы хувцсыг хийж байсан уу? Тийм. Гэхдээ Hugo Boss дизайнер нь биш байсан, зөвхөн үйлдвэрлэж байсан. Гэсэн ч энэ түүх компани өнгөрсөн үеийн хамгийн маргаантай хэсэг хэвээр үлдсэн. Өнөөдөр бид Hugo Boss-ыг дэлхийн алдартай luxury fashion брэнд гэж мэддэг. Гэхдээ энэ брендийн ард түүхийн нэгэн харанхуй үе байжээ гэдгийг мэдэж авлаа. Хэрвээ та бүхэн өөрсдөө энэ талаар судалж сонирхож үзэхийг хүсэх юм бол би өөрийнхөө их сурвалжуудыг YouTube-ийн description хэсэг дээр тавьсан байгаа. Та бүхэн орж сонирхоорой.